хараад илж явах микрофон. Дэлхийн монголчуудын хэмжээс радио 88.3 телефон дээр сүгэ тааруулсан сонсож байгаа ихээр танд өглөөний мэндийг хүргэе. Улаанбаатар хотод 7:12 минут болсон байна. Радиогийн 2 дугаар студиэс хөтлөгч Аргун хөтлөгч цэцэг найруулагч Борхогийн Жамбатнаар хамтран дэлхийд өнөөдөр нэвтрүүлгийг хөрөх гэж байна. За өглөөний мэнд Аргун сайхан амарсан уу? Өглөөний мэнд цэцэг сайхан амарлаа. Сайхан амарсан уу? Сайхан амарсан. За нэвтрүүлгийн хамтран ажиллагчаар хэрэглээ бүр тохирсон зээлийн Pay-on-оос хэсвэрэтайгаар Pay-on захин зээлийн аппликейшн хамтран ажиллана. За мөн элэг хамгаалах цөс хөөх бэлмэл Урсамон хамтран ажиллана. Яа өнөөдөр 2025 оны 6 сарын 16-ны өдөр тохиож байна. За өнөөдөр бол он гараад 167 дахь өдөр болж байна. За он дуусахад 198 хоног болсон байна. За үргэлжлүүлээ цаг агарын мэдээлэлтэй танилцдаг хэдүүлээ Улаанбаатар хотод ойрын 5 хоногт ямар хуу цаг агаартай байхтай танилцъя. 7 цаг 10 минутын байдлаар гадаа 13 градусын дулаан байна. За тэгвэл өдөртөө 28, шөнөдөө 15 градусын дулаан оноо. Маргааш буюу мигмар гарагт өдөртөө 23, шөнөдөө 8 градусын дулаан өдөр нь бороотой юм байна. Харин эрх хав гарагт өдөртөө 21, шөнөдөө 6 градусын дулаан бол пүрэв гарагт өдөртөө 23 градусын дулаан байна. За сайхан зуны өдрөд үргэлжилж байна. Тэгэд өнөөдөр Улаанбаатар 7 цаг 13 минут болсон байна. За 6 сарын 16-нд дэлхийд дахинд ямар тэмдэглэлт өдөр болж байгаа тухай танилцуулъя. Олон улсын гэр бүл рүүгээ мөнгө шилжүүлэгчдийн өдөр гэсэн тийм өдөр болж байгаа юм байна. Оо за. Гадаадд амьдардаг хүмүүс гэсэн үг үү? Эсвэл зүгээр улс орон дотрооч гэсэндээ шилжүүлж болох гэсэн утга уу? Энэ одоо юу бол одоо өдөр бол гадаадд амьдарч байгаа, ажиллаж байгаа. За тийм хүмүүс гэр бүл рүүгээ мөнгө шилжүүлдэг тэр хүмүүсийг хэлж байгаа юм байна. За тэгээд энэ мэдээж хэрэг зөвхөн монголчуудын хувьд бол энэ бүр маш дотн сонсогдож байгаа гэж би бодож байна. Яг тэгэхээр 1900 он гарсноос хойш өмнөд Солонгост монголчууд олноороо очиж ажиллаж эхэлсэн. За тэндээ очиад мөнгөө тэндээ хадгалаад байдгүй. За тэрийг арга гэрлүүгээ ажиллах гэж амьдрал ахуйгаа болгох гэж заавал гэр бүл рүү арга гэрлүүгээ шилжүүлдэг. За энэ одоо шилжүүлэгч гадаад ажиллаад их орон руугаа мөнгө шилжүүлж байгаа хүмүүсийн мөнгө одоо зөвхөн ганц гэр бүлүүдийг тэжээгээ зогсохгүй. Олон гэр бүлүүдийн одоо амжиргаа байдаг. Шууд хамаардаг. Монгол улсын хувьд бол бүр энэ бүх нийт улсын эдийн засгийн явд хэмжээнд авч үзэх хэмжээний одоо нөлөөтэй гэж болж байна. Яг тэгэхээр Монгол улс мэдээжийн хэрэг цалин болон эдийн засгийн хөгжлийн хувьд нэг хэсэг яалтчгүй өмнөд Солонгосоос хөгжил цалингаар бага байсан. За энэ цаг үед Солонгос руу олноор очиод гэр бүл зөвхөн Солонгос одоо Чех рүү ажиллахаар очиж байна. За мэдээж хэрэг Америк нэгдсэн улсад ч гэсэн гэр бүлэргөө мөнгө шилжүүлдэг хүмүүс байгаа. За монголч нь бол мал аж ахуйн улс орон. За уул уурхайгаас л одоо жоохон мөнгө олж байна. За бусад ер нь бол дундаж давхаргийнхан нэг хэсэг амь зугаасан, амь дижээсэн одоо хөрөнгийн их усрал, морлогын их усрал яалтчгүй гадаадд ажиллаж байгаа монголчуудын гавьяа гэх юм уу тэнд ажиллаж байгаа хүмүүсийн эргээд гэр бүл рүүгээ шилжүүлж байгаа мөнгө нь тэр нь эргээд эдийн засгт, улс орныхын эдийн засгт хүртэл сайнаар нөлөөлж байгаа, амьд суулгаж байгаа ийм зүйл. За тэгэхээр энэ одоо хүмүүсийн ингэж ажилдаг гадаадд юу нь олиг байх вэ? Гэр их орноо орхичоод очоод амьдарч байгаа хүмүүсийн одоо аж гавьяаг 2013 онд за нэгдсэн үндэсний байгууллагын хөдөө аж ахуйн хөгжлийн одоо сан гэж бас нэг одоо доторх байгууллага байдаг юм байна. Нэгдсэн үндэсний байгууллага. Энэ ийм одоо хүмүүс ийм одоо мөнгөн их усэр маш чухал гэдгийг олж мэдээд 2013 оноос хойш 6 сарын 16-нд инхүү одоо гэр бүл рүүгээ мөнгө шилжүүлэгчдийн өдөр гэдгийг тэмдэглэдэг болсон юм. Манайхан комментээр бидний өдөр юм байж гээл ороод ирж байна. Бидний өдрийн минь төргийа гэд ихэвчлэн Солонгосоос харагдаж байна. За сонсож байгаа бол манайх дэлхийн монголчуудын хэмжээл радио сонсож байгаа бол лайв үзэж байгаа бол одоо хаанаас юу яаж ин сонсож ин манайхан бишэд яваарай те. Hello from Chicago гэсэн байна. BT team гэдэг хаягаас. За энд ингэсэн байна. Шилжүүлээ та гинэ. Саруулсараа. Аргун нэрээ гадаадд ажиллаад мөнгө шилжүүлж үзсэн үү? Үгүй. Би гадаад хамгийн удажсэн нэг сар л болж байсан баг дээлийн тэндл. Нэг сар 2 сар ч юм уу. Би яг Америк руу явангаалсан шүү дээ. Америк явах уу, ажиллах уу? Ажиллах гэж явж байсан юм. Тий, ажиллаар явж байсан. За. Тэгээ миний хачин нь юу лээ нөгөө нэг юм B2 гэдэг англи лүү дээ. Америк руу тийм ажлын виз хгүй. Тэнгүүт юу яадаг? Сарын зайлн нэг $2000 орчим. Тухайн үед ч одоо 10 хэдэн он байсан бэ?
20 он байсан юм уу? 19 20 морь он байсан юм уу? Тэр үед чинь сарын 2000 долларын цалинтай ажилд явах уу гэлтгэжсэн л да. Тэгээд яг явах уу, радиод ажилд орох уу гэлтгэл радиод ороод үлдсэн байдیں۔ Хэрвээ тэгэхэд явцсан байсан бол одоо миний өнөөдөр тохиож яхаа нь шүү дээ. Гэрлөөгөө мөнгө шилжүүлээ гэж. Ямар хотлоо явах гэжсэн? Тэр чинь нөгөө ингээд юу цаанаасаа нөгөө ажилд авч байгаа юу зуурчлагч байгуулга байхгүй юу? Тэгээ зөндөө олон юм нөгөө ажил хайж байгаа хүмүүсийг ингээд нэг доор цуглуулсан. Тэгэнгүүтээ тэр цаанаас нь биднээс ингээд нэг юм тимээр уулзаад ч юм уу, зүүмээр уулзаад ч юм уу ингээд юм ярьслага авдаг. Тэгээд яг аль ажлын байрыг нь би сонирхож чинь тэр хүн намайг сонирхож чинь үгээд харилцсан нөгөө нэг юм ашигтай байдлын үүднээс хин хиндээ таалагдах юм бол тэр ажил руу очдог байхгүй. Миний хэд хэдэн ярилцлаганд орж исэн. За манай радио чинь дэлхийн монголчуудын радио гэдэг. Дэлхийгээр хэрэн тарсан одоо монголчуудын бас нэлээд сонсдог радио гэж хэлж болно. Тэгэд ихэнх сонсогчд маань гадаадаас бас нэлээд байдаг санагдаж байна. За тэгээд жишээ нь Совд ундрах Сауди Арабаас монограммаар шилжүүлэндээ гэсэн байна. Одоо тийм байна. Швейцараас гэж үтсэн байна. Эрдэнэсэнд орж хүрл одоо Швейцар байна тий. Тийм байна. Одоо нөгөө яг ямар юугаар шилжүүлдэг мөнгөн говьлгоо яаж шилжүүлдэг монограм гэдэг ч юм уу тий. Тэгвэл бас их сонирхолтой л юм тий. Бичвэл зайн чинь одоо ч яг Монгол бол эдийн засгийн бас нөгөө юунаас уул уурхай нүүрсний экспорт гэдэг ийм зүйлээс бас их эдийн засаг өсөөд бас инвестиц хийждэг болж байна. Гэхдээ дундаж тохирохын одоо энэ яг гадаад одоо ажиллаж байгаа амьдарч байгаа хүмүүсээс хараат байсан хэвээр байгаа гэж байна. Олон айл өрхүүд энгээр л одоо амиа зогоож ирэх юм уу? Тэгээ одоо яг ингээд айл өрх болгонд аваад үзэхээр гадагшаа яваагүй хүүхдээ ч юм уу гадагшаа яваагүй хамаатан садантай ийм гэрвэл бараг байхгүй болчихлоо шүү дээ. Тэр нь гадаадад байгаа, энэ нь тэнд байгаа, тэр нь тэнд байгаа гэж сонсож байгаа юм тийм шүү дээ. За Америкийн нэгдсэн улсаас монограммаар явуулдаг гэж гандийн нэм авчихсан байна. За тэгээ өөр Солонгосоос хай би кросс апаар дандаа мөнгө шилжүүлдэг. 4 сард их мөнгө шилжүүлсэн гээд 100 мянган вон ирэх авсан штэ гэсэн байна. За Солонгосоор нэрээ бичсэн байна. Хөөе нэг гоё комент байна. Аа хоёр чинь овоо турчаа юу да гинэ. За. Энэ юу хэлээ? Югдэг л мина юм байна. Баярлаа гэдэг шүү дээ. Баярлаа. За яг ирчүүд ч явах те баярлаа. За мөнгө над руу шилжүүлээрээ та нар л гэсэн байна. За энэ сайхан буянтай хүмүүс юм байна. Баярлаа гэж хэлэх хүмүүстээ баярлаа гэж хэлэх өдөр юм байна. Баярлаа. Мөнгө шилжүүлдэг хүмүүстээ баярлаа гэж хэлэх өдөр юм байна. За манай хамтран ажиллагч хэрэглээ бүр тохирсон зээлийг Payon-оос өрөөтэй. Payon цахим зээлийн аппликейшн манай нэвтрүүлэгтээ хамтран ажиллаж байна. За 5 багт финанс банк ба санхүүгийн байгууллага нь жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг харилцагчийн өдөр арга хэмжээгээ 2025 онд одоо юунуудаас манай 21 аймагуудаас сонгоод зохион байгуулах гэж байгаа юм байна л да. За энэ нь нөгөө юм харилцагчтай илүү ойртойх шинэ боломжуудыг нь танилцуулах, харилцан ойлгослоо гүнзгийрүүлэх юм чухал үйл явдал гэж үзэж байна. За тэгвэл арга хэмжээ болох хуваар нь 6 дугаар сарын 17-нд буюу Маргааш, Баян-Хонгор, Өмнө Говь аймагуудад болох юм байна. За 18-нд Өвөр хангай, 19-нд Арх хангай, Дунд Говь бол 6 сарын 23-нд Баян Үлгий, 24-нд Ховд, 26-нд Увс гэдэг ингээ явах нь штэ. За энэ баярт яагаад оролцох хэрэгтэй юм гэхээр харилцагчийн өдөрт хүрэлцэн ирснээр та дараах чухал мэдээлэл боломжуудтай танилцах болно гэж байгаа. За энэ боломжуудыг танилцуулъя. Payon санхүүгийн ухаалаг шийдлийг нэгтгэсэн одоо гар утасны аппликейшн байгаа шүү дээ. Энэ аппликейшны хэрэглээ боломжуудын болон шинэ хөгжүүлэлтийн талаар та мэдэх боломжтой. 2025 оны санхүүгийн чиг хандлага, шинэлэг үйлчилгээ, зах зээлд ирэх сонор соргог мэдээллүүдийг авах боломжтой. За мөн хөрөнгө оруулалтын чинь боломжууд өөрсдөө тохирох санхүүгийн бүтээгдэхүүнүүдийг та энэ өдөрлөгт очисноор үн төлбөргүйгээр мэдэж авах боломжтой ахнэ. За тэгээд энэ өдрөлг нь бол зөвхөн мэдээлэл өгөхөөс гадна за бас харилцан санал солилцох, итгэлцэл дээр суурилсан хамтын ажиллагаа гүнзгийрлэх чухал үйлсэл байх юм байна. За одоо манай радиог сонсож байгаа Баян-Хонгор, Өмнө Говь, Өвөр хангай, Ар хангай, Дорн Говь, Баян Үлгий, Ховд, Увс гэсэн аймагуудад амьдарч байгаа манай сонсогч байвал за анхааралтай тогтоогоод аваарай. За бас очиод одоо сонсчиход ёстой илүүдэхгүй сонирхолтой саналууд тавих юм байна. Тийм шүү дээ. За тэгээд энэ Payon-ы аппликейшн дотор ч маш олон төрлийн зээлүүд байгаа шүү дээ. Боломжууд байгаа гэсэн үг л дээ. За жишээлбэл хүссэн газраас онлайнаар гэрээ байгуулаад 5 сая төгрөг хүртэлх зээлийг та хэлбэрээр авчих боломжтой.
За ингээд юу 30 сар хүртэлх хугацаатаагаар авч болж байгаа ийм зээлүүд байгаа. За тэгэл ер нь бол ингээд маш олон бүтээгдэхүүн. Одоо жишээлбэл би ингээд нэг юм шинэ байранд ороод байраа тавилгажуулах гэсэн чи гинтх нь надад тийм их тавилга мөнгө байхгүй шүү дээ. Тэгмүүд нь бүх тавилгаа би нэг дор авчаад тэгээд нэгдсэн үнийн дүнгээ хуваагаад төлөх юм гоё үйлчилгээ байна гэх мэтчлээ. За илүү дэлгэрэнгүй мэдээллийг бид нар 75331111 гэсэн дугаараас аван 75331111 Facebook-ээс Payonc-ыг TBF гэж хайж болно. За мөн townbox.finance.com гэсэн вебсайтад хандараа манай нэвтрүүлэгтээ хэрэглээ бүр тохирсон зээлийг Payonos гэсэн урайтайгаар Payon цахим зээлийн аппликейшн хамтран ажиллаа. Баярлалаа. За баярлалаа. Чулуун батал уусанд орж шинэ 7 хоногийн даваа гарагийн өглөөний мэндэ Солонгост байхдаа цалингаа авахаар л хүүхдүүд рүүгээ явуулмаар санагддаг байсан. Нэг тийм гоё мэдрэмж төрдөг юм байлээ гэж. За бас мэдээлэл мэдрэмж олцсон байна. Ган тунгалаг гадаадаас гэрлүүгөө мөнгө шилжүүлдэг өдөр гинэ гэж төвлөрт одоо тайлбар тайсан байна. За Викторолколи охин маань хотод ажилладаг ш дарханд амьдардаг над руу мөнгө баян шилжүүлдэг штэ. Охиндоо талархсаа илэрхийлнэ гэсэн байна. Бас нэг гоё харах онцөг байна. За Хомбог Оёнбат ах ингэсэн байна. Солонгос гэж хүний хөдөлмөрийг үнэлдэг орноос гэхэд жилдээ 200 сая доллар орж ирд юм биш үү гэсэн байна. Харин тийм. За ингээд улс орны эдийн засгийг тооцох хоёр аргачлал, үндсэн аргачлал. Нэг нь дотоодын нийт бүтээгдэхүүн буюу за энэ Монголын хөрсөн дээр үйлдвэрлэгдэж байгаа үйлчлэгээ бараа бүтээгдэхүүн үнэлдэг нэг арга байдаг. За үндэсний нийт бүтээгдэхүүн буюу гадаадад ажиллаж байгаа гаднаас шилжүүлж байгаа одоо мөнгө одоо шилжүүлж байгаа энэ тоол оруулж ирээд Монгол улсын иргэдийн одоо хийж байгаа мөнгийг үндэсний нийт бүтээгдэхүүн гэдэг. За Монголд бол бас зарим тохиолдолд хэцүү үеүүдэд үндэсний нийт бүтээгдэхүүн бас улс орноо авч ирсэн өдрүүд жилүүд бас байгаа. За тэгээ 200 сая доллар гэдэг чинь бас баггүй мөнгө нь баримжаалаад тооцоод тэ. Тийм шүү дээ. За дараагийн болон руугаар хэдүүлээ. Өнөөдөр түүхэн төрсэн алдартай хүн би хоёр эмэгтэй хүнийг ярахаар сонгож авчирсан. За нэгдүгээрх нь Барбара Маклинток гэдэг ийм эмэгтэй байхгүй юу? Барбара Маклинтон. За Клинток. За энэ хүн болохоор хин ингээд тэгэхээр генетик судлаач юм эмэгтэй. Тэгээ Нобелийн шагнал хүртсэн анхны эмэгтэй биологчдын нэг ээ. За дараагийнх нь болохоор Галпана Чаула гэдэг ийм эмэгтэй байгаа. Энэ бол Америк нэгдсэн улсын анхны энэтхэг гаралтай эмэгтэй сансрын нисгэгч. За тэгээд Колумбиа гэдэг энэ хөлгөөр хөлгийн ослоор амиа алдсан мэлэг хөрхий. Гэхдээ дэлхийд даяараа эмэгтэйчүүдийн оюуны тэмцлийн бэлэг тэмдэг болсон ийм эмэгтэй юм байлээ. За тэгэхээр Барбара Маклинток гэдэг энэ хүний талаар хэдүүлээ эхлээд сонирхъя. За ер нь бол ингэсэн байлээ. Ген гэдэг нэгэн хэвийн тогтвортой зүйл биш ээ. Тэд ч бас хөдөлдөг гэх санааг судалгааны үндсэн дээр баталснаар ангаах гений инженерчил биотехнологийн салбарт бүр ингээд цоо шин өмдөрхийг авчирсан эрдэмтэн юм байлээ. За түүний хувьд 1902 онд Нью-Йорк хотод төрсөн. Тэгээ багада нэг тийм тогтогшоогоо айгүй бие даасан юмыг ер нь ингээ ганцаарчилж хийх дуртай сэтгэн бодох чадвар айгүй өндөртэй ийм охин байсан юм билээ. Тэгээ ээж нь болохоор чи хитрхи иршүүд байна гэж үздэг байсан гинэ. 1902 он гэдэг чи ер нь бол эмэгтэйчүүд сурах, бие дааж юм хийх жоохон хэцүү шүү дээ, тий. Эмэгтэйчүүд бол тэгээл ингээ юм гоё даашин зөмсөөл үсээ янзлал иршүүдэд таалагдах гал ингээл явж идэг үе. Тэгээд ер нь бол бие дааж ингээ юм хийгээд байгаа нь ээжд нь жоохон таалагддаг байсан юм билээ. Тэгээ 16 настайдаа Корнел их сургуульд ороод багийнхаа мөрөөдлийг биелүүлээд шинжлэх ухааныг улам их судалж эхэлсэн. За тэгээ тухайн үед эмэгтэй хүн лабораторид ажиллах нөөц бололцоо айгүй хязгаарлагдмал байсан. За тэгээд лабораторид ажиллах юм тусгай зөвшөөрөл өөрөө бүр ингээ хөөцөлцөөр агаад авч чадсан. Ингээд микроскопоор орчлын ертөнцийн тайлагдшгүй зүйлсийн чандад нэвтрэхээр судалгаа хийж эхэлсэн. За энэ үед чи эмэгтэй хүн микроскоп руу ойртох ч гэсэндээ яг үндэ хэцүү л байсан юм билээ л дээ. Олддоггүй. Ер нь ийм нөгөө юу гэдэг академик ажилд бол ерөөсөө ойртолдгүй байсан уу яах те. Тийм билээ. Тэгээ гол судалгааны объект нь болохоор эрдэнэ шиш. Бид нар одоо корн гэж ярьдаг шүү дээ. Корн ийм эрдэнэ шиш мэлээ л дээ. Тэгээд эрдэнэ шишийн өнгөн, үрийн байдал зэргийг ийм нүүд генийн төвшөнд энэ хүн ингээд судалж байгаа. Тэгээ судалгааны явцад түүний гайхалтай чадварууд улам тодорч исэн гэдэг. За Барбара болохоор бодож, харж, мэдэрч судалдаг судлаач байсан гэж мэрэгжилт нэгт хүмүүс нь бүр ингээд дүнсэн байт юм билээ. Зүгээр л ингээд нэг юм микроскопоор хараад ингээд хахаасаа илүү бүр ингээд тэр попкорн дотор бүр ингээд би сэтгэлээрээ орж тэрийгэ мэдэрч яаж ургаж ийн яавал ингээд өнгө өөрчлөгдөд ин гэдэг ч юм уу те. Бүр ингээд мэдэрч ажиллаа идэг байсан гэдэг. Энэ хүн юм байна те. За би зургийг хараад. Төгөлдөр нэрэ жоохон иршүү царайт юм шүү гинэ. Гэнэ. За тэгээд Барбара ETC-ийг зөвхөн микроскопоор харж судлах гэхээс илүүтэйгээр бүр ингээ мэдэрч ойлгоод тэгээ бүр ингэж хэлсэн мэт юм лээ. Би эсийг биш, эс надад өөрийгөө харуулдаг аа гэж.
Сүртэй зөөрлөлөө штэ. За. Харин тийм ингэж өөрөө хэлсэн байт юм лээ. Тэгээд энэ ившил нь биологчдын донд аюулгүй алдартай ившил юм гинэ. За судалгааныхаа явцад олж мэдсэн гайхалтай нээлт нь яг юу байсан бэ гэхээр генүүд доктортой биш юм байна. Зарим нь бүр ингээ өсөрд юм байна. Тэгээ өөр байранд очиж болт юм байна гэдгийг энэ судлаач илрүүлсэн. Бага генүүд үү? Эс доторх ген мэдээлэл. Генүүд ийш тийшийг ингээ өсөрч алдаг гэсэн. Тэгээд энэ нь тухайн эсийн шин чанарыг тодорхойлдог. Өөрөөр хэлбэл одоо нөгөө яг генетик талаас нь аваад үзэх юм бол генотип, фенотип гэсэн юм хоёр ойлголт өгдөг шүү дээ, тий. За тэгээд ер нь бол яг ингээ энгийнээр ойлгоё гэх юм бол ингэ бид нар ингээд ном уншиж хийлаа гэж бодъё заяа. Тэгээ ингээд нэг үг юм алдаж унших ч юм уу эсвэл ингээд нэг мөр алдаад уншичаар тухайн өгүүлбэрийг бид нар ойлгохоо болчдөг штеп. Эсвэл ингээд нэг үг алдаад уншичаар тухайн үг утгын хувьд ингээд шал өөр утгатай болчдөг штеп тий. Өгүүлбэрийн бүтцэн өөрчлөгдөд ген ч гэсэндээ яг ийм өөр байранд очсноор тухайн одоо ургамлын ч юм уу тухайн амьтны ч юм уу шинж чанар нь өөрчлөгдчихдгөө гэдэг санааг энэ нэмэгтэй судалгааныхаа явцад олж мэдсэн баггүй юу? За тэгээ энэ үзэгдлийг юу гэдэг гэхээр transposons гэж нэрлэдэг. Transposons. Энийг өсөрдөг ген гэж нэрлэдэг. За хожим нь болохоор энэ вирус судлал хор тавдар мутаци ойлголтыг бүр ингэж үндсээр нь өөрчилсөн. Энэ олон зүйлийн суурийг тавьсан юм гэдэг гэсэн үг байхгүй юу? За ингэж олж мэдсэн зүйлээ нийтлээд мэрэгжлийнхэн дотроо дуугарч эхэлсэн л дээ. Тэгсэн чинь эмэгтэй хүн учраас түүний ажлыг эхэндээ ерөөсөө хүмүүс сонсоогүй үл тоомсорлаад байсан. Тэгээ бүр 1950-аад оны үед ийм зүйл байж болохгүй гэд ингээд ийм эрэгтэй эрдэмтэд хүртэл түүнийг ингээд эсэргүүцэж ингээд дуурч эхэлсэн байгаа байхгүй юу? За тэгсэн чинь явсаар 1983 онд Нобелийн шагнал хүртсэн анхны ганц бие эмэгтэй биологч болж байна. За тэгээд бүхэл бүтэн өөрөөр хэлэх юм бол 33 жилийн дараа л түүний нээлтийг дэлхийд даяараа хүлээмжшүүлсэн гэсэн үг. Хэдэн он гинэ? 1950-аад оны үед ингэж судалж гаргаж ирсэн байхгүй юу? Тэгээд 83 онд Нобель авч байгаа. Тэгвэл ерөөсөө дүүнгэж саяхан шахуу юм ба шүү дээ. Энд чи одоо энэ Мэри Кёри чинь хаас энэс бараг 80 жилийн өмнө 280 жилийн өмнө авсан тийм манай нөгөө биологийн багш юу гэж ярьдаг байсан гэхэлэр за одоо нөгөө биологийн шинжилгээ ухаанууд байна шүү дээ математик, физик, хим, биологи гэл эндээс хамгийн суур судлагдсан шинжилгээ ухаан биологи мөртлөнгөөсөө хамгийн сүүлд судлагдаж эхэлсэн нь биологи гэж ярьдаг байхгүй. Тэгээ бид нар ген гэж мэддэг болоод яг үүндээ бараг нэг 50 гаруй жил өнгөрч шүү дээ ген ингэдэм шинж чанарыг судалж эхлээд гэтэл бид нэр физик бүр 16 7 дугаар зууны үеэс бүр ингээд айгүй хөгжилтэй шүү дээ тий. Айгүй суур шинжилгээ ухаан мөртлөнгөөсөө харамсалтайгаар хүмүүс ингэж гүн рүү орох гэж явсараад хамгийн сүүлд тэр нөгөө гүнд нь байгаа шинжилгээ ухааныг хамгийн сүүлд гаргаж ирсэн. Одоо нөгөө нэг юм уурхаагаар бол бүр гүнд нуугдсан зүйлийг хамгийн сүүлд нь гаргаж ирж таньж эхэлж байгаа. Бусад шинжилгээ ухаануудаар бас одоо суурилж байгаа гэж бас хэлж болох юм л да. За физик бол математик дээр ялтчгүй суурилдаг. Тэгмэд хим болохоор физик дээр суурилдаг. За тэгээд биологи бол миний ойлгож байгаа хим нэлээд хөгжиж ойлгож тэр суурин дээр биологи арай гэж ойлгож эхэлж байгаа тий. Уг нь бол хүмүүс ингээд нийгмээ судлаад байдаг хүнээ судлах хэрэгтэй шүү дээ. Хүн гэдэг чинь тэр чигээр биологи шүү дээ гэж бодож хэлдэг байсан байхгүй юу? Бид нар чи биологийн бүтээгдэхүүн ч дээ уг нь хүмүүс бол тий. Харин тий. За ингээд 1970-аад оноос нөгөө молекул биологи аягүй сайн хөгжиж эхэлсэн. Тэгээд молекул биологи хөгжиж байж түүний зүг байсан юм байна гэдгийг бүр хизээ хойно сүүлд нь 1983 онд Нобель өгөхтэй мэдсэн байхгүй юу? За тэгээд түүний хувийн амьдралын тухайд гэх юм бол бар гэр бүл байхгүй, хүүхэд байхгүй. Түрүүн би нөгөө нэг ганц бие эмэгтэй Нобелийн шагналтан гэж нэрлэдсэн шүү дээ тий. Тэр шалтгаан нь болохоор ерөөсөө л өөрийнхөө одоо энэ ухамсарт амьдралыг тэр чигт нь эрдэм шинжилгээний ажилдаа зориулсан. Ийм хүн байхгүй юу? Тэгэд өөрийгөө ердийн эмэгтэй байхаар бүтээгдээгүй би бол тийм эмэгтэй биш гэж хэлдэг байсан. Тэгэхээр багаасаа түүний нөгөө нэг бие даасан байдал нь насан туршдаа үргэлжилсэн гэж хэлж болно л доо. Тэгээ Cold Spring Harbor гэдэг ийм судалгааны төвд ажиллаад тэндээ амьдраад байгаль донд ганцаараа наамгүй орчинд гений ертөнцийг нийхийг оролддог ийм эрдэмтэн байсан байна л та. Тэгээ өөрийнх нь судалгааг хүлээмжшүүлэхгүй байснаас болоод ингээд сэтгэл зүйн айгүй хүнд дарамтанд орж исэн гэдэг. Тэгээ олон жилийн турш өөрийгөө тусгаарлаад байгаль ганцаараа амьдарч исэн. Тэгээд энэ тухайн зарим баримтад бичигдэж үлдсэн байт юм лээ. За гисэн ч гэсэндээ бараа шинжилгээ ухаанд итгэлээ алдаагүй. 80 нас хүртлээр энэ салбартаа ажиллаад 81 наснда Нобелийн шагнал хүртээд тэгээ 90 наснда хорвоо гаргасан ийм эрдэмтэн юм бэл. За дэмжээ ажиллагчаа танилцуулах манай нэвтрүүлгийг барилга, уур хайн, аагаас яах хүртэлх бүх төрлийн багж хэрэгслийг ProShack их дэлгүүрээс гэсэн үрэтэ ProShack их дэлгүүр дэмжин ажиллаж байна. ProShack
барилга уурхайн, багж хэрэгслийн их дэлгүүрийн жил бүр уламжлал зохион байгуулдаг. За зуны хямдрал 6 дугаар сарын 2-ноос 6 дугаар сарын 30-ны хооронд зохион байгуулагдаж байна. За зуны хямдралын үеэр бүх бараа 15% хямдардаг. Сонгогдсон бараанууд 80% хүртэл хямдарлаа. Худалдан авалтын үнийн дүнгээс хамаарат харилцагч бүрт гарын бэлэгтэй. За мөн хүссэн бараагаа онлайнаар захиад хөргүүлэн авах боломжтой шүү. Утасны дугаар нь 7718 11 11. За 7718 11 11 Прошаг дэлгүүрт баярлаа. Баярлаа. За дараагийн мэдээлэл рүү гаръя тий. За тэгээ дэлхийд өнөөдөр нэвтрүүлгийн дараагийн булангаар 6 сарын 16-нд дэлхийн түүхэнд ямар сонирхолтой үйл явдал болж ирсэн байдаг хоёр. Тэгэхээр бүгдээрээ яг одоо зарим нь 60 гэж нэрлэдэг шиг 12 жилийн өмнө болж ирсэн. Зарим нь үү. Айгуу мохоо яжтай байгааз. Зарим нь тэгжилдэг. Би бас ганц хоёр юмнаас уншсан бас заримдаа 12 жилийг 60 гэхийн хувьд 60 гэдгийн юм шиг байна лээ. Мэдгүй байна. За 2013 оны 6 сарын 16. За бүгдээрээ Энтхэгийн Утраханд гэдэг одоо мужил очноо. За Энтхэгт би нэг очижсэн. Тэгээд би зүгээр Энтхэгт очичоод дотроо юу гэж хэлсэн бэхээр Энтхэг надаа манай найз яжтайгаар хэлжсэн байхгүй. Энтхэгт хоёр үлрэл байдаг. Нэг нь амар халуун, нөгөөд нь бүр халуун гэх. Маш халуун байдаг. За яг Энтхэг бол зуны улирал, борооны улирал гэж хоёр хуваагддаг. За тэгэхээр борооны улирал гэдэг бол Энтхэгт үнэхээр аимшигтай зүйл болдог. Гэхдээ 2013 онд бол үнэхээр бүр онцгой тийм жил хийсэн гэж хэлж болно. За одоо Арабын тэнгис, Энтхэгийн далай, за эднүсээс халуун одоо дэлхийг халахаараа халаад эхлэхээр хуурай газар илүү хурдан халд юм байна. За далай бол удаан халдаг учраас энэ хооронд одоо агаарын даралтын зөрүү гараад байна да. Халдсан газар нь илүү сэрэг болчингууд хүүтэн байгаа хэсэг нь тийшээ нүүж очно гэж хэлж болно. За ингээд бүхэл бүтэн Энтхэгийн далайн тэр их халдсан хүүтэн агаар нь тэр одоо Энтхэгийн халдсан байгаа хэсэг лөө хойшоо нүүж очдөг байх нь тэр чигээр. За ингээ хаана очдөг вэ гэхээр мэдээж хэрэг Гималайн нуруунд дээр тулчнаа. Тэрнээс цаашаа бороо өрдгөө. Гималайн нуруунаас хойшоо тэр чигээрэл одоо хуурай байгаад байдаг шүү дээ. Тэр хаана очдөг вэ гэхээр тэр Гималайн одоо яг өмнөд ингэр дээр нь тэр их одоо бороо очоод нэг дор асгадаг. Нэг дор асгадаг. За гэхдээ нэг сонирхолтой энэ 2013 оны Утрахандын үер гэдэг яагаад онцгой юм гэхээр хоёр юмыг өгүүлж байна л да. Нэгдүгээр за дэлхийн дулаар л болж байгаа. Дэлхийн одоо сүүлийн 20 жил дэлхийн хамгийн халуун жилүүд одоо яг энэ жилүүдэд болж байгаа. Маш их дэлхийн дулаарлаа. Тэгээд энэ хаяа болдог хаяа одоо далайн уур амьсгалын зохицуултаас болоод буцаад арай хөтрөөд буцаад гэхдээ л ер нь байнгын халуун байдаг. За энэ их халуун юутай одоо зэрэгцэж би болсон бэхээр ууг нь бол яг Энтхэгийн одоо энэ Гималайн өвөр хэсэг дээр барилах Утраханд мужид ихэнхдээ за энэ Арабын тэнгисийн дулаан агаар л очдөг байсан юм л да. Энэ одоо юу борооны үүлүүд гэх юм уу. Гэхдээ энэ тохиолдолд 6 сарын 16-нд 3 газар ээлжиж очдөг батал 3 газрын үүл зэрэг нүүж чадсан гэсэн. Нөгөө газар очсон юм уу? Зэрэг газар. Утраханд гэдэг газар руу энэ их Энтхэгийн далай Арабын тэнгис одоо энэ болгоноос нь бүх одоо борон үйл нь за монсун гэж нэрдэг. Бөөн харуу үйл нь зэрэг очоод за ингээд Утраханд 6 сарын 16-нд бороо орж ирсэн. Борооч гэжтэй одоо манайхаар бол одоо аадар гэж хувингаар цутгаж байгаа юм шиг гэж ирдэг. Яг хувингаар цутгаж байгаа юм шиг. За одоо ингээд хурд унцаж хэмждэг арга байдаг юм байна л да. Тэдэн сантиметр хурд унцас орлоо гэд бүгд нэр ярьдаг шүү дээ. За ингээд нэлээд аадар бороод тахт 5 см орчлоо гэж ярьдаг. За Утраханд мужид хамгийн гол нь 22 см одоо 220 мм гэсэн үгтэй одоо ус цутгсан байна. За ингэж болоогүй. Дээрээс нь эн чинь маш удаан хугацаанд цутгсан. Тэгэхээр ерөөсө усаар тэр чигээр нь одоо ингэж ерөөсө хэдэн цагийн турш хувин дээрийг хувингаар дээрс нь ус асгах юм шиг бүх газар нь тэр мужтай ярина. Асгасан. Хохирлоо. Энэ ягаад энэ онцгой одоо байгалийн гамшиг бол онцгой байдаг. Тэр болгон дэлхийд өнөөдрөөр ярьдгүй. Гэхдээ өнөөдөр энийг онцолж байгаа нь дэлхийн түүхэндх за одоо яг Энтхэгтээ бол одоо яг газар хөдлөлт бусад үйл явдлыг дараа орох, хоёрт орох
олон хүн ам эрсэдсэн тийм үер гэж хэлдэг юм байна. За тэгэхээр одоо энтгэхт бол монсун гэж нэрлэдэг л дээ. Одоо энэ их бороо орж байгаагаа. За энэ Уттаранханд их бол зүгээр аадар бороо гүржүүлсэн юм шиг аадар бороо гэж хэлж байна. За ингээд жилийн дунджаас 375% буюу за бараг л 4 дахин их бороо орсон гэж. Нэг газар. За ингээд 24 цагийн турш орсон гэж байгаа юм. За ерөөсөө ингээд арсгаад тэгээд энэ чинь одоо дээрэс нь уулархаг газар учраас шингэх хурдан баг ерөөс тэр чигээрэл ерөөсөө далаа дээрс нь уулаас нь урсаад орсон юм шиг л юм болсон гэж хэлж болно. За ингээд Уттаранхандын үерийн яг энэ 2013 оны үерийн талаар олон юу байдаг? Кино байдаг. Энэхгүүд өөрсдөө бас нэлээд олон кино хийдэг. Энэ дундаас нэг аварсан одоо хүнд хэцүү үед нэгнтэй гар тусламжийн гараа сонгосон олон түүхэд юм лээ. За энэ одоо үйл явдлууд төр үндэслээд Уттаранхандын үер бас кинонууд байдаг. За манай найруулагч одоо яг Уттаранханд мужийн үерт байгаа байдлыг харуулж байна. За энэ чинь яг уулын жалгын дагуу байдал. Дээрээс нь ерөөсөө далаа шиг урс шинээр ингээд мөрөн цутгаад ороод ирнэ гэхэр чи ямар аимшигтай санагдах вэ те. Нийтдээ бол баримжаа тооцоогоор 60000 хүн амь эрсдсэн гэж тооцдог юм байлээ. Үнэхээр аимшигтай. За тэгэд ийм үер одоо 6 сарын 16-нд 2013 онд болж байжээ. Аимшигтай маа. Гэтэ ингээд байршил нь бүр амирын тий. Яг ингээ хоёр талаасаа нэг юм юутай уултай тэгээд нэг юм жалганд байгаа юм шиг л тосгоо юм шүү дээ тий. Харин тий. Тэр нь бүр үнэхээр амир болох. За ерөөсөө одоо энэ яг одоо бичлэг зургуудыг харуулж байна. 4 давхар 3 давхар байрлалуудыг зүгээр л ингээд одоо хамаад авч явж байгаа гэж хэлж байна тий. За комментээс ганц хоёр уншаадахыг гэж бодлоо. За. Мига. За одоо бол бүгд найрамдах Солонгос улсын өргөн хэрэглээний бараа бүтээтгүн дэлхийд 2 дугаарт орох өндөр өртөгтэй болсон байгаа шүү. Өчигдөр мэдээгээр гарч байна лээ. За ингээд бодохоор маш их хэмнэж байж манайхан гэрлүүгээ валют шилжүүлж байгаа шүү гэсэн байна. За энэ өнөөдөр нөгөө дэлхийг гэрлүүгээ мөнгө шилжүүлэгчдийн өдөр гэж байгаа. Тэднээс бол амаргүй үнэхээр өөрийнхөө хоолоо онцлон байж мөнгө шилжүүлдэг. Манайхан ч одоо гадаад очихоор мөнгө төгрөсэй боддог. Гадаадаас хөрөдрөнгүүд нэг юм бэлэг авах хэрэгтэй юм шиг баг өртөө юм шиг байдал гардаг тийм зам байгаа юу үгүй. Гадаадад байгаа нэгэн дээр очихдоо бас аюух дараа болт юм шиг байгаа тий. Энд тентгийн пост уншихаар л бүр үнэхээр амар хэцүү байгаа гэдэг. За сүх чимэг ингэсэн байна. Гадаадад байгаа бүгдд нэ. Та нар үнэхээр мундаг шүү. Өөртөө мөнгөгүй үлдсэн ч хамаагүй бүх мөнгөө явуулах олон үе байдаг. Та нар бүгд чадлаараа хамгийн сайнаар хичээж байгаа шүү. Амжилт хүсье та нартаа бас өөртөө гэсэн. Зөв хүч юм манаас өөртөөс урам өгсөн байна. Өөрөөс гэрлүүгээ мөнгө шилжүүлэгчд нэг юм байна те. Хэрлэн чимэг гингнэ. Би хагасаар шилжүүлдэгэ гэсэн байна. За тэгсэн чи Солонгосоос нэг юм коммент ирлээ. Солонгосын халууны үлрэлд ирсэн энэтгчүүд даараад тэгээ носон малгай гутал зузаан цавстай яваад идэв штэ. Би өмнөөс нь бүр бүтэж өглөө гэдэг гинэ. Нийлээ халуунаас ирсэн болохоор тэгдэг баха тий. 2016 онд амар өөр осон Кашмирт гинэ. Тэгээ холоо хөөгсөн 8 сард гинэ. Мөн сүүн гэж гэдгээ гэсэн байна. За. За бас их бороо орох юм бол аюулаа. Энэ Солонгост маш их бороотой 6 дугаар сарын 25-наас 7 дугаар сарын дуустал бороотой гэсэн байна. Хитрхи их ороод ирвэл бас гонигтай байдаг тий. Ялангуяа хөдөө гэрт байж хаад үргэлжилсэн 3-4 хоногийн бороо болс. Тэр чинь хөөрхий шиврээ бороо шүү дээ. Өмнө бол гайгүй тий. Би нэг дорндож явж байгаад аадар бороо нэг үзчихэж илээ. Тэр бүр ингээд миний сэтгэлээс ерөөсө гартгүй зүгээр л утгаараа ингээд одоо хувингаар ингээд асгаж байгаа юм шиг. За тийм тохиолдол юм уйдгар зүгээр хамаг шаар ус басаас баларх юм байлээ. Тийм нөө байгалийн онцгой төр чи үзэгдэл гарч байгаа юм чинь тийм. Тэгээ би миний ойлгож бол одоо энэ мөнсүүн гэж яриад байгаа энтхийг их бол бүр яг тийм байдалтай л байсан юм шиг аимшигтайсэн. 21 онд лөө 20 онд лөө нөө Баянгур авчаад нааш ярьж ирсэн чи бүр ингээ амар бороо ороод элэн тасархаа энэ лүнгийн энэ хавцаа заяо. Тэгээ бүр ингээд ямар ч машин явахаа болоо зарим машин ингээд унаад лүнгийн тэр хэсэг нэг ингээд амар бороо оронгоо шууд ингээ үерлээд ороод ирдэг нэг хэсэг байд юм билий. Тэгсэн чинь машины ерөөсөө урдуур ингээд замаар тоолоод яг ингээд засмал харагдах болчингууд машинууд баримжаалж явж чадах болчтой билий. Тэгээд нэг машин нөгөө мэдхгүй ишигээ дараад юунаас засмал замаас гарч өнгөрч унаад амар юм болсон шүү. Тэгэхээр
амар олон нөгөө нэг юм моциклтэй нөгөө цуванууд явж байсан байхгүй. Тэр цуванууд ганц нэг хүмүүсийг ингэж нэг нэгээр ингэж нөгөө моцикл чи харьцангуй гайгүй мэж тэ машиныг бодох юм бол ганц нэг хүмүүсийг авраа. Тэгээд гэр бүлээрээ манайх тэнд нэг байшинд орж хорогдоод 4 цагийн дараа усан арайгаа гурсаа татарсны дараа яг хөдөлж исэн. Бүр амар юм билээ. Машины цонхон нэгэ тулаад ирдэм билээ шүү дээ. Цонхон гогож болохгүй. Харин тийм. Хэвээ бас амар. За сувд ундрах бичсэн байна. Яг олоод хэлчиж Кедранат гэд кино байдаг. Болливуудын яг энэ мөн сүний тухай кино яг хийсэн байдаг. Энэ үйл явдлын. За энэ энтхэгийн мөн сүн бол Монголынхтай харьцуулшгүй. Яг тэгэхээр түрүү хэлсэн маш халуун дулаан уур амьсгал байдаг. Борооны тусгай уйлрал гэж байдаг. За тэр одоо бидний харж ирсэн аадартай бол харьцуулшгүй тийм аадар болдог байтал 2013 оны энэ одоо тохиолдол бүр 3-4 дахин үрдсэн тийм аимшигт бороо орчсон тохиолдол юм. Тэгээд энэ үйл явдал бас эргээд биднийг юг харуулж байгаа гэхээр бид нар дэлхийн дулаарл болж байгаа юу гэхээр мэддэхгүй л шүү дээ, гүйдэл л шүү дээ гэдэг. Хөрхөн өөрсдөө яриад байдаг. За энэ одоо энтгэхт болж байгаа энэ онцгой болсон жишээ нь үйл явдал яалтчгүй дэлхийн дулаарл болж байна. Дэлхийн дулаарл гэдэг бид нар гой халуун болчих юм байна гэж төсөөлдөг биш. Энэ илүү тийм байгалийн огцом одоо үзэгдлүүд, гамшгуудыг авчирдаг гэдгийг сануулсан хэрэг болсон тийм. Хүүхдийн хитрхийн амир хүүтэй хахирах туу, зундаа хитрхийн амир их хурд дундастай үертэй амир бороотой тий. Ер нь эрс тэрсэл болох юм шиг байгаа. За, хамтран ажиллагчаар элэг хамгаалах цөс хөөх бэлтгэл улсамоо хамтран ажиллаж байна. За, урсодиокси холын хүчил гэж явдаг. За, элэгний өрөвсөл, элхний өөгчлөлт, цөсний өтгөрөл, цөсний чулуу, за цөс зогсонгошил зэрэгт хэрэгэлдэг урсомоныг танилцуулж байна. За, элэг хамгаалах цөс хөөх бэлтгэл урсомон. За, хүчлийн одоо энэ түрүү хэлсэн урсодиокси холын хүчил гэдэг нь хяналт одоо зааврын дагуу хэрэгэлдэг шүү гэж сануулсан байна. Яг үнэ манайх чи ингээл үнэ зөксөө өгч байгаа ингээл дураараа янз бүрийн юмнууд угаад идэг шүү дээ. Тэгж болохгүй яг зориултын та эмийн сан орлоо, эмчээс нь асуулаа, өөрийнхөө биеийн шинж тэмдгийг хэллээ. Тэгээ эсвэл нөгөө нэг эмчэд үзүүлээд яг ингээд таны зүс өтгөрсөн байна гэд эмчийн завраар хэрэглэхгүй. Манайх ингээд дурам мэдэж ингээд гизээ цэвэрлээд ч юм уу зүсөө цэвэрлээд идэг. Энэ бол ерөөсө болохгүй асуудал юм байлээ шүү. За хэрвээ та зүсний чулуутай бол нарийн мэрэгжлийн эмчээс заавал зөвлөгөө авнаа. За харин гэдэс эвгүүрэх, бөөлжис цутгах, гүйлэх зэрэг ийм шинж тэмдэг илэрч болцсошгүй. Эмийн заавраас гаж нөлөө хэрэглэх заалтыг нь уншаад эмч эмийн санчаас заавал асууж иж хэрэглэх юм байлээ шүү. За ийм учраас эм эмнэлгийн хяналт зохицуултын газраас зөвхөн хянагдаж баталгаажсан ийм зүйл байгаа маа. За одоо манай Монголд ч нь бол хэвлийн хэсгэр одоо өөхлөлт за дагаад одоо дотор эрэхтний өөхлөлт бүр илүү аюултай гэдэг. Энэ дотор бол ихэнх одоо би сургал сонслоо л да найз нөхөд таньдаг хүмүүс гадаад дотоод дэмжлэгт үзүүлэхээр бүгд л адилхан онж тавьж байна. За одоодны суургуудтэй элэгний өөхчлөлт хамгийн асуудлууд. Тэгэхээр элэгний өөхчлөлтийн үед бас ямар арга хэрэгжилж болох юм бэ гэхээр та бүхэнд урсомоныг санал болгож байна. Гэхдээ мэдээж хэрэг урсомоныг за хяналтын бас зааврын дагуу хэрэглэдгийг сануулъя. Яг үнэ. За манай нэвтрүүлэгтээ элэг хамгаалах цэс хөөх бэлтгэл урсамон хамтран ажиллалаа. Бүх эмийн сангуудаар худалдаалж байгаа 181883 гэсэн дугаараас илүү дэлгэрэнгүй мэдээллийг аваарай. 181883 баярлалаа. За баярлалаа. За дараагийн булан руу оръё доо. Калпана Чавла гэдэг хүний талаар хэдүүлээ ярья. За ингэсэн байна. Тэнгэрт хүрэх мөрөөдлөө хизээч буу хай гэж энэ хүн хэлж исэн. За тэгээд энэ хүний хэлсэн хамгийн алдартай урам зориг бадраасан ийм үгс юм байлээ л дээ. 1961 онд энтхийн Харьяна мужийн жижиг тосгонд төрсөн. Тэгээд түүний нэр нь нөгөө Калпана гэдэг агааз. За Калпана гэдэг нь юу гэсэн үг гэхээр төсөөлөл гэсэн үг ингэнэ. За. Тэгээд багаасаа онгоцны загвар зуурж шүн од тэнгэр рүү ширтдэг. Би ер нь тэнд очноо гэж ингээд агиох мөрөөддөг охин байсан юм байна. Эцэг нь бизнес эрхэлдэг ээж нь гэрээ эцэгтэй ийм хүн. За тэгээд энэтхийн нисхийн сургуулийг төгсөөд улмаар Америк нэгдсэн улсад очингуудаа аэронавтикийн инженерийн мастер докторийн зэрэг хамгааллаа. За өөрийнхөө одоо нөгөө мөрөөдлөө биелүүлээд гэсэн үг шүү дээ тий. Тэгээд сансар судлалын чиглэлээр суралцсангуудаа НАСАд ажиллах гэтэл за эмэгтэй хүн байж таарлаа. Яаж яахт нь энтгэс ирсэн гадаадын оюутан учраас маш олон удаа чи чадахгүй буц гэдэг ийм хандлагатай тулгарсан байгаа юм л та. Ер нь бол таарж байгаа хүн болгоно л нэг ингэж ханддаг. За ингээд 2000 гаруй өрсөлдөгчтэй уралдан байж тэднээс хол тасархай төрүүлсний ачаар НАСА шалгарч чадсан энэ нэмэгтэй. Өсөлтөн чанга юм а тий. Амар чанга байгаад. Тэгээд 1994 онд НАСАд ажиллахаар шалгараад 1997 онд анхны нислэгтэй гарангуудаа Колумбиа хөлөөр дэлхийг 252 удаа тойрсон юм байна.
За ингээд 6 жилийн дараа буюу 2003 онд 2 дахь удаагийн сансрын нислэгт явж байгаа байхгүй. Тэгээд 2003 оны 2 дугаар сарын 1-ний өглөө Америкийн цагаар өглөөний 8:59 минутанд NASA-гийн STS-107 гэдэг ийм нислэгийн багийн 7 гишүүд дэлхийд газардах ёстой байлаа. За гэтэл хөлөг хөөрөх үеэр түлшний савнаас хөөрсөн ийм дулаалга тасраад зүүн жигүүрийн дулаан таслагч хавтан очиод ингээ гимтээсэн юм байна. За тэгэнгүүт дэлхийн агаар мандал руу орж ирэхэд хөлөг ингээд нэг тал руугаа хазааж эхэлсэн байгаа. Тэгээд зүүн жигүүрийн дулааны нэг хамгаалтгүй хэсгээр 4000 цэс хүртэл халуун агаар орж ирээд дэлхийн агаар мандал руу орж ирэх амар их юу хашиж тий. Өөрлөлтийн хүчнээс болоод тий 4000 хүртэл ингэж халуун болоод тэгээд хөлгийн тоног хөөрөмж бүхээгийн бүтцэн ингээд хайлж эхэлсэн байгаа тэр хэсгээс. Тэгээ удалгүй Колумбиа хөлөг Техасын тэнгэрт дэлбэрсэн. Тэгээд бас нэг харамсалтай мэдээ юу вэ гэхээр энэ багт нь 7 хүн байгаа штэ тий. Энэ 7 хүний бүрэлдэхүүнд Израилийн анхны сансрын нисгэгч Илэн Рамон гэдэг хүн бас байсан юм билий. Тэгээд энэ хүн яг энэ хөлөгт юу хийдэг байваа? Сансарт яг юу хийж исэн бэ гэхээр ингэдэ ийм хийж исэн билээ. Сансрын хөлгийн системийн аэродинамик бүтцийг нь судалж байсан. За мөн дэлхий дээр хийх боломжгүй туршилтуудыг жингүүтлийн орчинд хийдэг ийм мэрэгжилтэй хүмүүс юм байна л да. За жишээлбэл сансарт ургамал хэрхэн ургах юм болоо? Жингүүтэлд ДНХ-ийн бүтцэд өөрчлөлт орд юм уу гэх мэтчлэн ийм туршилтыг яг гардаж гүйцэтгэж исэн ийм эмэгтэй юм билээ. Тэгээд 2 дахь нислэгийнхээ үеэр сансарт 16 анхныхаа нислэгийн үеэр сансарт 16 осон гэсэн. Тэгээд 2 дахь нислэгийнхаа үеэр ингээд хөөх юм энэ хөлөг юуат дэлбэрсэн юм билээ л дээ. Тэгээд Калпана Чавлагийн түүхийг харахаар энтгэгт болон дэлхийн олон охид хүүхдүүдэд ийм мөрөөдөл бэлэглэх, мөрөөдөл нь гэрэл асаах тийм ээ ийм түүх гэж явд юм билээ. Урам зориг бадраасан түүх гэдэг. Тэгээд түүний нэрээр олон нисэх буудал, сургууль, сансрын төвийг бас нэрлсэн байдаг юм бэл. Дурсгалтанд зориулаад. Энэ тэгэд өнөөдөр төрсөн гэсэн үг үү те? Өнөөдөр төрсөн өдөр юм билээ. 1961 оны 6 дугаар сарын 16-нд төрж исэн хүн гэсэн үг байхгүй юу? Тэгээд 94 онд хамгийн анхны нислэгийг NASA-д орсон. За өнөөдөр чинь тэгэхээр их олон тийм эмэгтэй сансрын нисгэгчдийн өдөр гэмээр олон үйл явдал давхцаж байгаа юм байна. За яг тэгэхээр 1963 оны 6 сарын 16-нд Алберт Валентина Терешкова за анхны Восток зургаагаар анхны сансарт ниссэн эмэгтэй болсон. За энэ үйл явдал давтагдж байгаа юм байна. Тэрээр 48 удаа дэлхийд тойроод 71 цаг сансарт өнгөрүүлснээр анхны сансрын нисгэгч эмэгтэй болж исэн бол за энэс хойш 2012 онд бас яг 6 сарын 16-нд Хятадын сансрын нисгэгч Лю Янг за Шинзо Юс гэдэг энэ хөлгөөрөө өөртөө сүүлгөөрөө за сансарт ниссэн анхны эмэгтэй сансрын нисгэгч болж исэн. За тэгвэл Калпана Чавлаж гэсэн их бас одоо юу гэх юм энхэг гаралтай анхных гэсэн те энхэг гаралтай анхны сансарт ниссэн. Тэгэхээр өнөөдөр чинь дан эмэгтэй сансрын нисгэгчтэй өдөр юм шүү. Харин тийм байна. Эсвэл энийг ийм албаар одоо бодлоготойгоор ингэж мэнгит юм болов уу гэлгүй дээ тий. За би бол ингэж ойлгосон. Хятадын одоо Лю Янг бол албаар энэтэй зэрэгцүүлсэн байна гэж ойлгосон шүү. 6 сарын 16-нд чи бас том үйл явдал шүү дээ те. Тэрийг тохиолдуулж. За энэ үрээд нэвтрүүлгийн өндөрлөг цаг болсон байна. Хэрэглээ бүр тохирсон зээлийг Payoneos гэсэн үрэтээр Payon цэхэм зээлийн аппликейшн хамтран ажиллаа. За мөн элэг хамгаалах цус хөөх бэлмэл Урсамон хамтран ажиллаа. Баярлалаа та бүхэнд. Сонсогч та үргэлжлүүлээд 8 цагаас радио мэдээг үйлэм сонсороо 8 цаг 10 минутаас та мэдхэн нэвтрүүлгээр эргээд уулзъя. Баярлалаа Аргуна. Баярлалаа цэцэг.